Ирээн талд ачаа илгээгч хэсэг бүлэг бий. Манай талд ачаа хүлээн авахч хэсэг бүлэг бий. Хоорондоо үгсдэг, ярьдаг зохион байгуулалтаа үнийн хүргэлтийг бий болгодог. Орон нутгийн хэмжээнд бэл гайлын орчинд албан бус үн тарифаар ачаа тээврийн үнийг хөөрөгддөг ийм зохион байгуулалттай асуудал байна. Энэ асуудлыг хоёр талаас хууль эрхлэлтийн байгууллагууд, орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагууд хамтарч шийдвэрлэх. Ямар нэгэн байдлаар албан тарифаас өөр нэмэлт тариф тооцдоггүй байх, дундын зуурчил байхгүй байхтай холбоотой бүх талын арга хэмжээг хоёр талаас авч хэрэгжүүлж гэдэг саналыг тавьж, энэ талаар зарим одоо арга хэмжээнүүд манай талаас ч авдаж эхэлсэн. Тэр хүрээнд бас томоохон бүтэц өөрчлөлт зохион байгуулалтын ажлууд хийгдэж байгаа. Ирээн талд ч гэсэн энэ ажил бас дөрвөлтөө хийгдэх юм шатнд орсон гэж бид үзэж байгаа. Ингээд хоёр талаасаа хяналтаа тавьж ачаа барааны үнийн хий хоосон хөрөгдөлтийг багасгах, эргэлтийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Тэр хүрээнд одоо гурван талын тээврийн компани, хөлийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа хамтарсан тэр одоо үн тарифын зохиомл хөөргөл үүсэхгүй байх гэрээ хэлцээр хариуцлагын асуудлуудаа маш яралтай эцэслэж үйл ажиллагаа жигдрүүлэх ёстой. Хэрвээ богино хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй бол заавал хэдэн тээврийн компаниудыг харж засгийн газар сурахгүй. Шаардлагатай гэвэл төрийн оролцоотой бид тээврийн хэрэгслүүдийг гаргаж хэвийн горимд ортолон татан авалтыг хийх юм ажил руу орно. Тэгэхээр тийм байдалд хүрэхгүйгээр энэ асуудлуудаа тээвэрчдээ энэ холбоотойгоо хамтарч шийдвэрлэх ажлыг одоо Чулуунбаатар аймгийн удирдлагууд хөлийн хяналтын таав хүн ойрын хугацаанд өнөө маргаашгүй шийдвэрлэж нэгдсэн ойлголтод хүрнэ.